дараагийн бичлэгтээ тавтай морил та бүхэндээ би өнөөдөр 1 сарын 25-ны өдрийн тухай энэ өдөр яг ямар өдөр болох юм, ямар байх ёстой юм гэдэг тухай товчхон өөрийнхөө уншиж судалсан зүйлийг ярьж өгье гэж бодлоо. Ерөнхийдөө одоо 1 сарын 25 гэхээсээ илүү энэ 2025 он маань ер нь бол тэмцэж юмд ингэж эсэргүүцэх биш. Одоо юу гэдгийг сүт нагасу канжига и гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд нэг тийм урсгалаар урсгаад ингээд өнгөрөх тийм мэдрэмж хамгийн чухлаа гэж ер нь үзэж байгаа юм байна л да 2025 оныг. Тэгээ энэ 1 сарын 25 гэд яриад байгаа ч гэсэн энэ энерги нь 1 сарын 20-оос 2 сарын 18-ны хооронд ерөнхийдөө бол энэ энерги ингээд байж ах юм байна л да. Энэ нь болохоор яг нөгөө хумхын ордны үеийн ийм энерги болж таарж байгаа байхгүй юу. Бидний хамгийн амархнаар ингээд хэлж ярих юм бол одоо од гариг дэлхийн ертөнцийн юу гэдгийг те тэр астролог, нумеролог гэл одоо бидний мэдэхгүй байгаа тэр ертөнцийн бүх одоо зүйлүүд нь нэг шугамд ингэж огтлолцож параллел болох гэх юм уу да одоо миний ойлгосноор бол тийм нэг тийм онцгой үзэгдэл болж байгаа юм байна л да. Тэгээ энэ нь бол маш ховор үзэгдэл учраас энергийг бол маш их ингэж үүсгдэг. Тэгээд тэр нь ч гэсэн бидний амьдралд биднэрт ингээд бас нөлөөлдөг учраас үүнийг аль болох ингээд зөв зөвтэйгээр эргээр та ашиглаж чадах юм бол өөрийн хүсэл мөрөөдлөө илүү их одоо татаж ингэж биелүүлэх боломжтой гэж ерөнхийдөө үзэж байгаа юм байна. Тэгэхээр энэ өдөр аль болох зөв зүйл хийж аль болох сэтгэлээ эерэг байлгаж сэтгэл санаагаа ингээд тайван амгалан ингэж болгож чадах юм бол илүү их сайхан зүйл одоо бодсон зүйлээ одоо санснараа биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тэгээд аль болох тэгээ энэ үед болохоор олуула хамтдаа хүсэх нь бүр илүү их хүчтэй болно гэж байгаа байхгүй юу? Энэ бас сонирхолтой байгаа. Тэгэхээр та бүхэн манаас үнэхээр хамаагүй бичиж болно гэж бодож байгаа бол өөрсдийнхөө хүслийг бас комментээр бичиж үлдээгээд тэгээ биенийхээ хүсэл мөрөөдөл дээр одоо юу гэдгийг коммент бичдэг ч юм уу, лайк дардаг ч юм уу ямар нэгэн байдлаар одоо тэр эрч хүч энергийг нь улам одоо хүчтэй болох боломжтой гэж байгаа байхгүй юу? Энэ өдөр одоо мөн маш их талархах хэрэгтэй. Би дандаа хэлдэг те. Ер нь бол мэдээжийн зүйлүүдтэй бас зөндөө их өргөлж талархаж байгаараа гэдэг. Тийм болохоор та бүхэн маань энэ өдөр бас талархлын сэтгэлээ мартаж болохгүй. Мөн энэ өдөрт бэлдээд хүсэл мөрөөдлөө бичиж аль болох өөрсдийнхөө дуртай зүйлийг хийж, бясалгал хийх бол бясалгалаа хийж, йог хийдэг бол його хийж, өөртөөхөө яг юу хийж одоо ингэж тайвширч гоё болдгийн тэр дуртай зүйлүүдээ хийж аль болох өөртөө эерэг эрчим энергийг цуглуулна гэсэн үг байхгүй юу? Бас шинээр өөртөө гоё ийм эерэг дадал бий болгож мэдрэмжээ ингэж гоё сайхан байлгах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ ер нь бол энэ өдөрч бай те энэ 2025 онд аль болох өнгөрсөнтэйгөө зууралдахгүй ирээдүйн тухай ингэж төсөөлж бодож гоё сайхан зүйлийг ингэж өөртөө татах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд энэ 1 сарын 25 буюу энэ өдрийг ерөнхийдөө эерэг амжилттай дуусгах нь одоо мэдээж сайн ч гэсэн цаашид ч гэсэн өдөр бүрийг амжилттай эрч хүчтэй эерэг байлгаж чадах өөрийгөө ер нь бол бэлтгэх хэрэгтэй. Тэхийн тулд одоо өөрийнхөө дотоод хүчийг илүү хөгжүүлэхтэй тийм шин зорилго тавиад хичээгээд үзэх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа. Аль болох одоо юу гэдгийг сэтгэлээ эерэг байлгаж өөрийгөө сонсож ер нь бол их өөрлөгөө хандсан байх хэрэгтэй. Тэмцэж эсэргүүцэж юмыг ингэж аливаа зүйлд сөрөг хандхаа аль болох хойш нь тавих тэрнээсээ салах хэрэгтэй юм гэж үзэж байгаа юм бэлээ. Тэгээд энэ тэнгэр од гариг ертөнцийн хөдөлгөөнөөс шалтгаалаад хувь хүний өөрийн одоо түүхээ гэх юм уу нэг өсөндөө одоо нөгөө өнөөдрийг хүртэл ирсэн одоо бидний амьдралын түүх байгаа шүү дээ тэрийгэ өөрчлөх боломжтой гэж байгаа байхгүй юу? Хүн хоорондын харилцаан дээр ч сурах, мэдэх, аялах гэл ингээл амьдралдаа юу гэдгийг маш олон зүйлүүдийг ингээд оруулаад өөрчлөлт хийх боломжтой ер нь жил гэж үзэж байгаа юм билэ. Тэгэхээр та бүхэн маань зөвхөн энэ 1 сарын 25 гэлтгүү энэ 2025 оныг бас өөртөө гоё илүү өөрчлөлт
гарах боломжтой жил гэж үзүүлэх зүгээр юм шиг санагдсан. Жишээлбэл одоо сая хэллээ те хувь хүний тал дээр гэх юм бол өөрийгөө илүү илэрхийлэх, хөгжүүлэх одоо өөр юу гэдгийг те шинээр юм сурах гэх мэт одоо хувь хүний хөгжил дэвшилдээ илүү анхаарах юм бол өөрчлөлт гарах боломжтой. За тэгээд хүн хоорондын харилцаан дээр гэх юм бол юу гэдгийг улам бусдтай илүү харилцахыг хичээж те танилын хүрээгээ тэлж тэгээ бусдаас анзаараагүй зүйлээ анзаарч сэтгэл мэдрэмж бүх зүйлээ сайхан тааруулж тохируулаад бусдтай харилцаж чадах юм бол бас маш олон өөрчлөлтүүд гарах боломжтой. Шинээр маш олон найз нөхөдтэй болох боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээд амьдрахын утга учирыг илүү их мэдэрч ингэж сурах хэрэгтэй гэж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг сурах суралцах тал дээр гэхээр өөрийн мэдлэг оюунаа тэлж те ямар зүйл дээр илүү их суралцмаар байгаа. Одоо мэдлэг оюун зөвхөн мэдлэг оюун гэхгүй өөрийнхөө сэтгэл зүй сэтгэл санаатайгаа ч гэсэн илүү их ажиллаж сэтгэл зүйн тал дээрээ ч гэсэн бас өсөж дэвжих боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Тийм болохоор одоо энэ дэлхийн ертөнцөөс гарч байгаа энэ энергийг ашиглаад эдгээр зүйлүүдээ бас ингээд илүү их хөгжүүлээд илүү их сайжруулад авч чадвал их зүгээр юм шиг байгааз. Тэгээд аялал гэдэг нь болохоор юу гэдгийг зөвхөн ингээд газар улс үзэж ингэж олон газраар явхаасаа илүү өөрийн дотоод сэтгэл рүүгээ илүү бас аялж тэ илүү өөрийгөө таньж мэдэх тийм аяллаа зүйлийг бас хилээд байгаа юм билээ. Тэгээд одоо өөр газарт ингэж очихоосоо илүү нэг газартаа дахин очиж олж мэдээгүй зүйлээ ингэж анзаарах тийм бас аяллаа зүйлийг хилээд байгаа юм билээ. Тэгээд энэ нь болохоор миний бодлоор ойлгосноор өөрийнхөө дотоод сэтгэлийг одоо тэр нэг газар руу дахин очихдоо ч гэсэн анзаараагүй зүйл юу вэ гэдэг инхээр ер нь бол маш их эрэл хайгуул хийх юм шиг санагдаад байгаа. Тэгээ эдийн засгийн хувьд бол энэ жил гэх юм уу ерөнхийдөө одоо энэ энергийг ашиглаад ямар болгож болох вэ гэхээр одоо санаа зовоос нь тийм эдийн засгийн янз бүрийн асуудал байсан бол гарц гаргалгаа ерөнхийдөө бол харагдаж эхэлнэ гэж үзэж байгаа учраас энэ энергийг ашиглаад бүгдээрээ бас эдийн засгийн тал дээрээ ч гэсэн өөрсдийгөө илүү боломжтой болгож болох юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр ингийн тулд яах вэ гэхээр хүн аль болох маш зөв оновчтой өөрсдийнхөө хүсэж байгаа бодож байгаа зүйлийг бичээд тэгээд тэрнийхээ дагуу сэтгэл санаагаа амар амгалан тайван сайхан байлгаад бусдад гоё талархаад тэгээд мөн бусдад бас сайн сайхан зүйл аль болох хийж өгөөд ингээ ерөнхийдөө бол дандаа эерэг үйлдэл хийнэ л гэсэн үг байхгүй. Ганцхан эерэг байхаас гадна та бүхэн маань аль болох ер нь бол өөрийнхөө жибүнний шүүчүү гэж хэлж байгаа байхгүй юу. Энэ одоо үеийн хамгийн чухал зүйл нь болохоор жибүнний шүүчүүштэй удаасаа гэж байгаа байхгүй. Өөр лүгээ анхаараараа. Тэгээд өөрийнхөө мэдрэмж зүүн совинд илүү ингээд анхаарах хэрэгтэй шүү гэж хэлж байгаа юм билээ. Тэгээд гол нь чи юу мэдэрч байна гэдгээ ингэж сонсож өөрийгөө аль болох үгүйсэхгүй байх нь маш чухал гэж хэлж байгаа. Жишээ нь одоо бид нар ингээд өөрийгөө үгүйсэхэд байдаг нь юун дээр харагддггүй гэхээр одоо нэг өдөр ингээд эрт тусаад ийм хийн гэд ингээд ерөнхийдөө бид нар чинь ингээд төлөвлөдөг штэ тий. Тэгэл тэр төлөвлөгөөнийхөө дагуу хийх гээл өөрийгөө бүр ингээд зүтгүүлцдэг тий, хүчилчдэг. Тэнгүүд тэнд нь бас ингээд энерги нь ингээд сөрөг давтамжинд ороод идэг. Тэгэхээр аль болох энэ өдөр тийм зүйлүүдийг болох хэрэгтэй. 1 сарын 25-нд ялангуяа аль болох тийм юмыг ингэж хит төлөвлөж яг тэрнийхээ дагуу ингэж ууггүй хийх гэж ингэж махрахгүйгээр зүгээр сайхан төлөвлөгөөгөө бичээд нэг ясандаа өөрсдийнхөө дуртай зүйлийг хийгээд илүү амар амгаланд ойрхон өнгөрөөвөл зүгээр гэж байгаа байхгүй. Тэгээд одоо яагаад тэгэхээр бид нар чинь нэг тийм за энэ өдөр бистэ ийм хийхгүй болохгүй гэл тэнгүүтээ тэгчингүүтлээ нөгөөтгөө хийж чадахгүй хахаараа өөрийгөө үгүйсгээл өстө өөрийгөө дарамтлал тий яа би чадсангүй цаг өнгөрчлөө гэдэг ингэдэг. Тийм болохоор би ерөнхийдөө энэ өдөр юу ч төлөвлөхгүй байгаа. Миний ганц бодож байгаа юм болохоор таваараа ингээд сайхан амраад тэгээд би одоо очдог нэг жинжа гэдэг сүм байдаг байхгүй. Тэгээд манайхаар бол гандэ юм да тий. Тийшээгээ ингээд очие гэж бодож байгаа. Тэгээд өөрийнхөө гоё таваар нэг өдрийг ингээд өнгөрөөе гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн маань ч гэсэн бас өөрийгөө дарамтлахгүй, үгүйсэхгүй тий хүчлэхгүйгээр нэг өдрийг бас ингээд
гоё өнгөрөөгөөд өөртөө гоё илүү их тийм энергийг, гоё эерэг энергийг бас цуглуулаарай гэж хэлмээр байна. Хэрвээ ингээд сөрөг сэтгэл хөдлөлтөө ингээд болчих юм бол тэр сөрөг сэтгэл хөдлөлтөө болсон үедээ би өөртөө сөрөг болж болохгүй гэж ингэж өөрийгөө бас үгүйсэхгүйгээр аль болох тэгэлгүй ах уу нэрээ ийм бас учраас ингэж сөрөг болж байгаа юм байна штэ ч гэдэг юм одоо юу гэдгийг те ингэж аргадаж зөөлөж ингэж урсгаж өнгөрөөж өгөөрэй гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь бас энэ өдөр ингээд бүгдээрээ маш олон зүйлүүдийг за ингээд хүсээд мөрөөдөөд бичлээ штэ тий. За тэглээ гэхэд ядаж хамгийн амархан хийж болох зүйлээс нь дараагийн өдрөөс нь үйлдэл болгоод ингээд эхлүүлээд үзээрэй гэж байгаа байхгүй юу. Би ч гэсэн ялгаагүй ингээд уншаал ийм юм бэ штэ гэж мэдэж аваад та бүхэндээ хуваалцаад тэгээ өөрөө ч гэсэн бас энэ өдөр яг тэгж үзье даа л гэж ингэж бодож байгаа зүйл учраас тэгээд хүн болгоны бас хүсэж байгаа сайн сайхан зүйлүүд нь биелээд хүн болгон бас аж жаргалтай гоё хайраар дүүрэн амьдрал хичнээн сайхан билээ. Тийм болохоор хамтдаа бүгдээрээ энэ өдрийг гоё энергиэр дүүрэн бас хайраар дүүрэн өнгөрөөцгөөе. Тийм болохоор бүгдээрээ нэгэндээ гоё хайр түгээж байцгаагаараа гэж хэлмээр байна. Тэгээд сүүлд нас нэг би зар хэлчихье. Нагоя хотод байрладаг Японы хэлний сургуульд 7 сарын элсэлт авж байгаа. Тэгээд Японд сурах сонирхолтой хүмүүс байвал надтай инстаграмаар холбогдоод мэдээлэл аваарай сургуулийн тухай. Тэгээд Японы хэл сурах сонирхолтой хүмүүс байвал би хуваараа ингээд бас Японы хэл заадаг. Одоо ингээд 2 сарын 1-ээс N3 төвшин заалгая гэсэн хүмүүс байгаа учраас онлайнаар Монголоос ч гэсэн болно, ямар ч улсаас болно. Онлайнаар заах Японы хэлний N3 төвшний сургалтандаа бүртгэл авж байгаа шүү. Та бүхэн маань бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс байвал бүгдээрээ холбогдоорой гэж хэлье. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцаая.